зээл өөрөө зөв цагтаа зөв шийдвэр гаргаж чадвал хөрөнгө оруулалт болж чаддаг. Харин ямар тохиолдолд амьдралын чанар дээшлээд ямар тохиолдолд дээшлүүлж чадахгүй байдаг вэ? Зарим зүйлүүд дээр бид нар ашигасаа татгалзах хэрэгтэй буюу хүүгийг бид нар бүрэн чөлөөлж исэн. Монголд ингээ банкуй санхүүгийн байгууллага гэхээр жоох сөрөг сэтгэлтэй байдаг тий. Иргэдийн хүсээд байгаа тэр хүүгэр өгөх боломжгүй байдаг. Тэгэхээр за яана шууд үр тавьчлаа гэдэг юм менталити байгаад байдаг. Өнөөдөр манай подкастын зочноор 20 жил санхүүгийн салбарт туршлага хөрөнгөлүүлж байгаа Очин Finance буюу Очир Ундраа Өмзөгийн гүйцэтгэх захирал цогтгэрэл хүрэлцэн ирсэн байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хоёлаа хүмүүст маш хэрэгтэй сэдвүүдийг ярилцсан гэж би хүлээлт тавьж ийн. Тэгээд таныг цаг зав зарцуулаад ирсэнд баярлж байгаа шүү. Баярлалаа. Урилга өгсөнд баярлалаа. Ерөнхийдөө шууд банк ус гэхээр шууд зээлтэй холбогдно тий. Таны хувьд яг зээлийг юу гэж боддог вэ? Одоо зээл бол орчин цагт хөрөнгө оруулалтын нэг хэлбэр гэж үзэгдээд байгаа тий. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн цөөн төрлүүд байдаг. За мэдээж бэлэн мөнгөөр санхүүжүүлэх зээл, хамтарсан хөрөнгө оруулалт ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ер нь бол зээл өөрөө зөв цагтаа зөв шийдвэр гаргаж чадвал хөрөнгө оруулалт болж чаддаг. Тиймээс зээл бол нөгөө өрийн хэрэгслийн нэг хэлбэрч гэсэн хэрэгтэй үед нь зөв хөрөнгө оруулалт юм аа. Одоо хүмүүс зээл аавна гэхээр за яана шууд үр тавьчлаа гэдэг юм менталити байгаад байдаг тий. Үүн дээр та ялгааг нь хэлж өгөөч. Яагаад хөрөнгө оруулалт гэдэг байгаа вэ? Зээл авахтай хүн ер нь бол хоёр зүйлийг бодох ёстой. За өнөөдөр би энэ шийдвэрийг гаргахад бэлэн үү? Нэгсэндээ эргэн төлөлтийн ямар нэг эрсдлээ би хүлээн авах чадвартай юу? Нөгөө талд нь яг өнөөдөр би энэ санхүүжилтийг хийх хэрэгцээ шаардлага нь өнөөдөр энэ цагт мөн үү гэдэг дээр хүн ер нь бол бодож шийдвэр гаргах ёстой. Ер нь бол монголчууд бол бүгд зээлтэй, бүгд санхүүжилтийн ямар нэгэн хэлбэрээр зээлээр шийдэж байгаа. Тэгэхээр энэ өөрөө зээлийг яг хэрэгтэй үедээ л авбал би бол хөрөнгө оруулалт гэж боддгийг. Инфляц Монголд аягүй өндөр байгаад байгаа. Тэгэнгүүт мөнгөний үн өдөр тутам ингэж яригдж байгаа цагт зээлийг бид нэр өнөөдөр аваад тэрхүү зорилгоо ингээ биелүүлсэн нь илүү биднэрт илүү ашигтай байгаад байгаа шүү дээ. Тэр санхүүгийн тооцооллын хувьд бас хүмүүс өндөр хүү төлж ийн гэдэг ингээд үздэгтэй. Жишээ нь би бол харилцагчтай юу гэж зөвлөдөг гэхээр та өнөөдөр 800 мянган төгрөгийн зээл төлж байгаа бол 3 жилийн дараа та яг боддоор хуримтлуулж чадаад 3 жилийн дараа машин авах. За өнөөдөр машин авах хоёр ч бол мэдээж ялгаатай. Дээрэс нь 3 жилийн дараах хөрөнгө оруулалтаа өнөөдөр шийдвэрлэж байгаа нь ирээдүйн үнцнийг өнөөдөрт бий болгож өөртөө хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйн үнцнийхээ өртгийг л өнөөдөр зээлийн хүүгээр төлж байгаа гэсэн. Мөн 3 жилийн дараа тухайлсан хуримтлуулсан дүнгээрээ хуримтлаараа 3 жилийн машины үнцэн буюу үнэлгээ өснө. Тэгэхээр би энэ мөнгийг өнөөдөр хуримтлуулснараа 3 жилийн дараа өнөөдрийн үнэлгээтэй автомашиныг авч чадах уу гэдэг нь энэ инфляц өндөр байгаа үед бол хэцүү асуудал. Тэгэхээр энэ цаг хугацааны л хэмнэлтийг зээл хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зээл гэдэг хэлбэр маань санхүүжүүлж байгаа л гэж ойлгож болно. Байран дээр жишээ авал бүр яг буух юм санагдаад ах юм. Байрны үн чинь бол үнэхээр амар өсөж байгаа шүү дээ. Жишээ нь өнгөрсөн оноос харьцуулахад 14% өссөн байна. Метр квадратын үн гэдэг. Тэнгүүт ерөөхдөө жишээ нь өнөөдөр бид нэр байраа авчвал 3 жилийн дараа тэр байрыг илүү үнэтэйгээр наазах нь борлуулах боломжтой шүү дээ. Мэдээж хөрөнгийн үнц нь өсөж байгаа. Дээрээс нь амьдралын чанар гэж яриад байгаа юм амьдралдаа өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт. Та 10 жилийн дараа өөрийн гэсэн орон байранд амьдрах уу? Өнөөдөр та зээлээ төлөөд энэ орон байрныхаа асуудлыг би өнөөдөр өөрийнхөө тав тухтай амьдралын чанараа дээшлүүлэх үү гэдэг чинь цаг хугацааны маш их ялгамжтай ойлголт байгаа. Тэгэхээр энэ зөвлүүд дээр л бид нар дэмжлэг болох гэж санхүүгийн байгууллагууд оршдог. Та амьдралын чанар гэж хэллээ тий. Зээл хүний амьдралын чанарыг дээшлүүлж байна. Харин ямар тохиолдолд амьдралын чанар дээшлээд ямар тохиолдолд дээшлүүлж чадахгүй байдаг вэ? Тэр ялгаа. Банк ус санхүүгийн байгууллагын нэг зорилго нь бас мэрэгжлийн санхүүгийн байгууллага гэдгээр бас онцлог гэж би боддог. За мэрэгжлийн санхүүгийн байгууллага учраас бид нар бас үүрэг хариуцлагатай буюу иргэдэд санхүүгийн боловсрол олгох үүрэгтэй. За энэ үүргийнхаа хүрээнд харилцагчдад бид нар
дандаа одоо зээл олгоод байхгүй тий. Зарим зүйлүүдэд одоо зээл олгохоос татгалзаж байгаа буюу за энэ үед бол та санхүүгийн дарамтанд орохоор байна тий. Илүү мэдээж бид нар барьцаагаа харуул зээл олгох шийдвэр буюу одоо бид нар баталгаатай гэдэг үгнээс нөгөө талдаа харилцагчийн эрх ашиг гэдэг зүйл маш чухал байхгүй. Тэгэхээр бид нар мэдээж харилцаа ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх гэж байгаа учраас харилцагч өнөөдөр санхүүгийн дарамтанд орох гэж байгаа шийдвэр гаргалтанд бид нар одоо зээл олгохоос татгалздаг гэсэн үг. Нэгсэндээ харилцагч та өнөөдөр зээл авах нь эрсдэлтэй, илүү амьдралын чанар дээшлэх биш, илүү санхүүгийн өрийн дарамтанд орох ийм эрсдэл байгаа учраас таны зээлийг энэ хугацаанд шийдвэрлэхээс татгалзлаа. Энэ бол өөрөө санхүүгийн байгууллагын үүрэг гэж утдаг. Тэгэхээр бидний өнөөдрийн ч гэсэн одоо хугацаанд одоо бизнесийн ёс зүй, бизнесийн үйл ажиллагаанд баримталдаг зарчим бол харилцагчийн эрх ашигыг бид нар тэргүй ээлжин тавина гэдэг ийм зорилго. За би одоо жишээгээр авч үзвэл өнөөдөр хөргөчөө бид нар солио зааж энгийн жишээгээр тий. Өнөөдрийн би 2 сая төгрөгийн цалинтай сайт хөргөний одоо эргэн төлөлтөөр би хөргөж авах гэж байна. Хөргөчийг би өнөөдөр үнэхээр зайшгүй солих шаардлага байгаа юу? Ягаад гэвэл би орлогынхаа 50% тэр зээлийг төлөх гээд байна. Нөгөө миний санхүүжүүлж байгаа одоо зээлийн хэлбэр маань буцаагаад надад өгөөж өнөөдөр одоо би тэндээс өгөөж буй сэтгэл ханамжлал авна. Яг бодит мөнгөн бол өгөөж авахгүй учраас би өнөөдөр орлогынхаа 50%-ийг үнэхээр энд одоо санхүүжилт хийх шаардлагатай байна. Ер нь хүн зээл авахаас өмнө сэтгэл хөдлөлөө дарж шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг бид нар ер нь бол харилцагчтай зөвлөдөг гэсэн үг. Банк ус санхүүгийн байгууллага одоо танай зүгээс хэрэглэгчтэй бодож ингэж зөвлөх одоо хийдэг гэж ярьлаа тий. Тэгэнгүүт нийтлэг байдлаар Монголд ингээ банк ус санхүүгийн байгууллага гэхээр жоохон сөрөг сэтгэлтэй байдаг тий. Ер нь жоохон цухтаасан дээр шүү, дэмий шүү гэл. Үүн дээр яг таны одоо өөрийн чинь үзэл бодол ямар идэг вэ? Мэдээж ойлгомжтой. Яагаад гэхээр иргэд болгон юу гэдгийг харилцагч болгон санхүүгийн боловсрал санхүүгийн одоо мэрэгчлээ биш шүү дээ тий. Тэгэхээр мэдээж нөгөө хүү хараад буюу одоо банктай харьцуулаад ч гэдэг юм уу манайхыг өндөр хүүтэй мөнгө хүлэгч гэдэг одоо нэршлэрээ яваад байна. Ер нь бол яг бид нар бол мэдээ санхүүч хүмүүс тий эдийн засгийн яаж үн тогтдог вэ гэдгийг бол мэдж байгаа тий. За энэ дээр бол би ер нь бол харилцагчтай ч гэсэн тайлбар өгдөг нь бид нар бол өөрийн хөрөнгөөр буюу өртөг өндөртэй их усүрийн боломжит бид нар боломж маш их хязгаарлагдмал байдаг. Бид нар өөрөө гаднаас татж байгаа их усүр мэдээж энэ банк санхүүгийн байгууллага зээл өгнө гэдэг чинь нэг талаас мөнгө олж ийш нөгөө талдаа мөнгө ингэ зардаг дундаас нь одоо өртөг үр ашиг талаас одоо зөрүүнээс ашиг олдог ийм байгууллага байхгүй зээлийн л үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхээр нөгөө талд нь өртөг өөрөө яаж бий болж байгаа их усүр гэсэн үг тийм. Тэгэхээр их усүрийн боломж бол банк санхүүгийн байгууллагуудад маш хязгаарлагдмал. Дахиад ер нь бол хязгаарлалтууд яваад байна тийм. Зохицуулагч байгууллагуудаас ингээд бид нар банкнаас зээл авах боломж нь дахиад хязгаарлагдчихлаа ч гэдэг юм. Бид нар өөрөө санхүүжилтээ банкнаас зээл авч нөгөө талд нь бонд босгох. За итгэлцэл тийм гаднаас зээл авах ч гэдэг юм. Ийм цөөн тооны хэлбэрээр л бид нар санхүүжилтээ босгодог. Тэгэхээр энэний дундаж өртөг өөрөө 20-21% байгаа. Тэ бид нар нэгсэндээ зээлийн эрсдэл одоо өөрөө бие дааж хүлээдэг учраас эрсдэлтэй салбар гэдгээр нь бид нар их усүрийг өндөр татчихж бид нар их усүрийн боломжуудыг бүрдүүлж чаддаг. Тэгэхээр их усүр өөрөө өртөг өндөр байна гэдэг бол нөгөө талд нь нэмэх нь тий үйл ажиллагааны зардал дахиад эрсдлийн зардал гэдэг ингээд 20-21% өртгөн дээр дахиад энэ саяны дурдсан зардлуудыг нэмэхээр бид нар яагаад ч банкны хүүгээр өгөх боломжгүй байдаг. Энэ өөрөө олон улсад ч яг бас юм бичил санхүүгийн байгууллагууд банкны бас хүрч чадахгүй байгаа сегментүүдэд буюу бид нар илүү банкны бас харилцагчдыг бэлдэж өгж байгаагаараа өөрөө өртөг маш өндөр тогтдог. Тэгэхээр өртөг өөрөө өндөр байна гэдэг нь нөгөө талдаа үнийг бид нар хүчээр бууруулахын боломжгүй нөхцөл байдалтай. Түрүүн бас таны мөнгө хүлэгч гэдэг олон улсад бол мөнгө хүлэлт гэдгийг юу гэж томьёолдог вэ гэхээр далд эдийн засгийг хэлдэг. Далд эдийн засаг гэдэг нь ямар нэгэн зохицуултгүй ямар нэгэн зохицуулт хууль эрх зүйн орчноос ийм далд хэлбэрээр явдаг өдрийн зээл гэдэг ийм татврын одоо зохицуултаас гадуур одоо ийм хэлбэрийг далд хэлбэрийн эдийн засаг гэдэг. Тэгэхээр манай өөрөө салбар зохицуулагч байгууллагатай дээрэс нь яг шударгаар ийм бизнес хийдэг ийм салбар хүлээн зөвшөөрөгдсөн буюу олон улсад ч байдаг салбар татвараа төлөв явж байгаа юм чинь бид нар татвараа төлж байгаа яг бичил санхүүгийн байгууллага ч хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн салбар.
Очон Finance нь байгуулагдаад одоо 18 жил орчим болж байна. Таны хувьд 12 жил удирдлагыг хийлээ. Энэ хугацаанд одоо нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал хүртэл ингээл өөрчлөгдөж явсан тий. Ямар замналыг тулав? Намайг би 2014 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон. За анх томилогдоход бол манайх ер нь бол нэг 10 ажилтнтай юм үйл ажиллагаа явуулдаг буюу нэлээд жижиг юм бизнесийн аж ахуйн нэгж байгууллага байсан. За 12 жилийн хугацаанд би удирдахдаа бол мэдээж нэлээдгүй сорилттой тулгарлаа. Гадныч боон дотоодын хүчин зүйлүүд, макро микро орчны нөлөөллүүд гээд ер нь бол эдийн засаг өрсөлдөөний нөхцөл байдалч гэсэн маш хурдтай өөрчлөгдөж байгаа. За энтэй нийцээд одоо хүл нийцүүлэн алхах хүрээнд бид нар ч гэсэн амаргүй давааг. За ковидын 3-аас 4 жил үргэлжлээ. Энэ үе бол хамгийн хэцүү үеэсэн. Бид нар харилцагчаа яаж хамгаалах вэ? Бизнесээ яаж хамгаалах вэ? Яаж доктортойгоо үйл ажиллагааныхаа доктортой байдлыг хангах вэ гэдэг дээр ч гэдэг юм уу. Яг хөө ганцхан манад биш л ах л та. Дэлхийн нийтээрээ энэ зүйлүүд бол бид нар сорилттой байсан. Энийг харилцагч ажилтнуудынхаа хамтын хүчээр бид нар бас амжилттай яг энэ хэцүү үеүүдийг давсан. За одоо компани жижиг компаниас ер нь бол дунд компани руу шилжиж байгаа. Бид нар одоо 10 ажилтнтай байсан бол 100 ажилтнтай. За мэдээж хөрөнгөний хэмжээ гэдэг ингээд компанийн хувьд бол одоо Монгол Улсын эдийн засагт ч гэсэн өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан байгууллага болж хөгжиж байгаа гэж бол бодож байгаа. За тэгээд дараагийн шатанд бид нар бас одоо компани доктортой бид нар өөрийн гэсэн хувь нэмрээ илүү Монгол Улстай оруулах Монгол улсынхаа хөгжлийн хувь нэмрийг бас дэлхийн нийтэд яаж гаргах уу гэдэг дээр бид нар илүү анхаарч тий бидний одоо үйл ажиллагаа дараагийн шатандаа буюу бид нар Очон Finance гэсэн ребрендингийг хийж байгаа. Тэгэхээр бид нар мэдээж энэ дээрээ яаж бизнес өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үү, технологитой хослуулсан мэдээж цаг үетэйгээ хүл нийцүүлсэн технологи бизнес одоо уламжлалт бид нар 18 жилийнхаа туршлагыг яаж технологи дахиад инновацлог ийм зүйлтэйгээ одоо нийцүүлж дараагийн шатанд гарах уу гэдэг дээр компани илүү бодлогын хүрээнд ажиллаж байгаа. За энэ хүрэндээч бид нар бас Очон Finance гэдэг ребрендингийн ажлуудаа нэлээд идэвхтэй хийж ажиллаж байна. Маш урт хугацаанд одоо олон зүйлийг давж гарсан юм байна. Бонд гаргасан байгаа тий танахаас. Бонд гаргаад тэр бондын төлбөрөө төлнө гэж бас нэг юм байдаг тий. Энэ туршлага одоо гаргасан үйл явцаас эхлээд одоо ер нь бондын туршлага танад хэр байгаа вэ? Тий, бонд бол бид нар ер нь анх удаа гаргасан 2025 онд. Манай компанийн онцлог илүү өөрийн хөрөнгөөрөө санхүүждэг байгууллага одоо их усүрийн бүтэц гэвэл за тэр дотроо бид нар ер нь яг томоохон банк санхүүгийн байгууллагаас бол ер нь сүлдэж бонд гаргаж байгаа банкстаа орох бах. За энэ дээр бол бид нар яг туршлага бонд гаргах туршлага гэхээс илүү энэ бол мэдээж андеррайтингийн компаниудтай хамтарч байгаа болохоор яг миний нөгөө бодож одоо компаниа чадахжуулж исэн зүйл нь компани ер нь бол бизнесийн ёс зүй, зарчмаа тууштай, тогтвортой тий бизнесээ тогтвортой буюу суурь чадамжуудыг бий болгосноор бид нар дараагийн хөгжилтэй бол бэлэн байна гэж бол бодож компани одоо удирддаг байсан. За тэрнийхээ ч үр нөлөөгөөр бид нар сая одоо хаалттай хэмжээнд бонд гаргахад маш богино хугацаанд манай бонд арилжагдсан ч гэдэг юм уу. Бид нар өөрөө санхүүгийн чадамж дээрээс нь бизнесийн ёс зүй одоо гэдэг зүйлийг маш хатуу дээрээс нь компани засаглал гэдэг зүйл манай дээр одоо доктортой явдаг. Илүү сайн засаглалыг хэрэгжүүлэхийг бид нар жижиг компаниас л одоо сайн засаглалыг хэрэгжүүлэн сайн засаглалтай байна гэдгийг тэргүй ээлжинд хатуу юм тууштай байнгын үйл ажиллагаанд тогтмол мөрдөж ажилладаг гэсэн. За энэ одоо докторт бизнесийн юм суурь чадамжийн доктортой байдал маань бонд гаргах, бусдаас юм бусдын итгэлийг олж тий бас хөрөнгө оруулалт татах энэ зүйлд маань бас дэмжлэг болсон юм болов уу гэж бол боддог. Тэгэхээр бид нар илүү одоо харилцагч хөрөнгө оруулагчийнхаа энэ итгэл дээр улам одоо бизнесийнхаа үйл ажиллагаанд итгэл төгс дараагийн алхмаа хийхэд бас бид нар илүү өөрсдөө итгэлтэй болж чадж байгаа гэж бодож байгаа. Бизнесийн ёс зүй гэлээ. Таны хувьд бизнесийн ёс зүй гэж яг юу хэлээд байна те? Наад зах нь энэ шүү дээ гэдэг юм жишээ байгаа лу. Тий, бизнесийн ёс зүй гэдэг бол бид нар мэдээж харилцагчтайгаа тий энэ оролцогч тал гэж яриад байгаа тий. Бүхэл оролцогч талуудын эрх ашиг гэдэг зүйл маш өндөр байх ёстой. Зөвхөн одоо мэдээж одоо зээлийн гэрээ байгуулж байгаа бол зээлдүүлэгч талын эрх үүрэг
эрх хариуцлага, эрх ашиг гэдэг зүйл бол тэгш байх хэвээр. Тэгэхээр энэ зүйлээс л одоо бидний бизнесийн ёс зүй эхлэх хэвээр. Зарим зүйлүүд дээр түрүүн бас ковидыг дурдлаа тийм. Ковид болоод бид нар маш хэцүү зүйлүүдэд тулгарсан. Урт хугацааны харилцагч маань одоо ингээд тийм эрсдэлт бизнесний эрсдэлт орох ийм нөхцөл байдал хүртэл үрж исэн. За энэ дээр бид нар буюу одоо мэдээж бид нар ашиг олох үедээ ашиг олж байсан тийм. Энэ зарим зүйлүүд дээр бид нар ашигасаа татгалзах хэрэгтэй буюу хүүгэнд бид нар бүрэн чөлөөлж исэн. Харилцагчаас үндсэн зээлэл авах. Яа тэгвэл тэр хүнд чи бид нар харилцаж хамтдаа энэ асуудлыг одоо туулж гарах нь биднэрт одоо чухал асуудлуудын нэг болоод байсан учраас бид нар харилцагчтай хүртэл за тий хэдүүлээ давж гарна та хүчтэй агаараа зоригтой байгаараа бидний хувьд дэмжих боломж нь бол ийм байна гэдэг зүйлээс ингээд бид нар байнгын юм харилцаж ярилцаж энэ шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Тэгэхээр энэ зүйлүүдээс л бид нар нөгөө харилцаа ашигтай хамтын ажиллагаа бидний бизнесийн ёс зүйн хамгийн тэргүй хэлжинд буюу таач эрэхтэй би ч эрэхтэй. Тэгэхээр энэ тэгш ирэх боломжуудыг л бүрдүүлж чадах ёстой. Дээрэс нь оролцогч талуудын зарчим гэдэг юм. Хариуцлага бол хариуцлага тий. Хин нэгнийхээ өмнө үүрэг хариуцлагыг хүлээсэн бол тэрийгэ шударгаар ил тод нээлттэйгээр бид нар хүлээх ёстой. Энэ зүйлүүдээс л бизнесийн ёс зүй гэдэг зүйлүүд эхэлдэг л гэж би боддог. Тэгээ энэ зүйлүүдийг бид одоо түрүүн бас хэлдэнтэй би жижиг компани хата бизнесийн ёс зүй буюу хин нэгний эрх ашигыг хүндэх, хин нэгний нэр хүндэд халдах ч гэдэг юм уу. Бид нар хичнээн өрсөлдөж байгаач өрсөлдөгч нарынхаа эрх ашигыг бас нэр хүндийг хамгаалах ёстой. Бид нар яагаад гэвэл ижил салбарт ажиллаж байгаа. Ижил салбарынхаа нэр хүнд дээр бид нар аль аль нь нөлөөлж байгаа учраас бид нар ийм боломжууд одоо тий өрсөлдөөний шударга байдлыг эрхэмлэх ёстой л гэж боддог. Одоо 12 жилийн хугацаанд удирдлагын арга барилд та яг юуг хамгийн чухал гэж ойлгож авсан бэ? Удирдлага хүн ер нь бол өөрөө хэлсэндээ буюу одоо би жишээ нь бизнесийн ёс зүй, компани засаглал гэдэг зүйлүүдийг яагаад өөрөө яриад байна вэ гэвэл би өөрөө манлайлах ёстой. Тэ бизнесийн ёс зүй бол надад одоо миний хувь хүний ёс зүйд ч ижил нийцэх ёстой. Тэ. Тэгэхээр энэ дээрээ би нэлээ анхаардаг буюу миний ёс зүй байгууллагын ёс зүйтэй зөрөх ёсгүй. Тэ. Би тэнд хэлсэн бол хэлсэн, тэ амлсан бол амлсан. Ажилтнуудынхаа өмнө ч гэсэн би тэр хүний ажилтнуудынхаа эрх ашигыг би хөндөж болохгүй тий бидний чинь компани ажил олгогч ажилтан хоёрын эрх бас тэгш байхгүй юу. Ягаад тэгэхээр мэдээж ажил олгогчийн хүлээж байгаа үүрэг, ажилтны хүлээж байгаа үүргийн онцлогуд байгаагаас биш бид нар тий хамтарч ажиллаж байгаа учраас бидний тэгш одоо боломж байх ёстой гэж боддог. Үгээлэх тий одоо үзэл бодлоо илэрхийлэх ч гэдэг юм уу. Энэ зүйлүүд бол тэгш байх ёстой. За энэ зүйлүүдийг би байгууллагын соёл болтолгож үлдээхийн тулд өөрөөрөө манлайлах өөрөө бид үлгэрлэн дуурайлах явах. Дээрээс нь ажилтнуудаа би нээлттэй одоо асуудлуудыг би яг л ижлэгэн ярилцах, нээлттэйгээр ярилцж ийж би ямар нэгэн хан босохгүй гэж боддог. Тэгэхээр ажилтнуудтайгаа аль болох нээлттэй харилцаа одоо боломжуудыг юм нэлээ юм ярианы төвшөнд хийдэг болов. Яриагаа би бодит үйлдэл болгоход бас юм нэлээ юм санаачлагтай манлайлж ажиллахыг бол хичээдэг л гэж бодож байна. Таны хувьд санхүүгийн салбарт одоо 20 орчим жил ажиллаж байгаа. Өөрийн чинь хувьд санхүүгийн сахилга бат энэ алхмаас эхэлнэ гэдэг ийм ойлголт байдаг уу? Санхүүгийн сахилга бат гэдэг зөв цагтаа нөгөө дахиад хэлэх гээд байгаа. Ягаад тэгэхээр анхаал зээл авах нөгөө зөв цагтаа зөв шийдвэр гаргах. Би ч гэсэн зээлтэй, зээлтэй. Ер нь бол зээлгүй хүн бол байхгүй. Гэхдээ зээл авах шийдвэрүүдээ аюу сайн гаргах буюу санхүүгийн ер нь хүн өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн зорилготой, тэмүүлэлтэй олчвол санхүүгийн сахилга бат өссөн үсээгүй суучдаг. Яагаад гэхээр би зорилготой буюу өнөөдөр би энэ мөнгийг зарах уу? Эсвэл би ирээдүйн хүсэл мөрөөдлийнхаа төлөө би хуримтлал үсгүү. За ямар үед нь хэмжээнд нь хуримтлал үсгээд ямар үед нь би зээлээр үлдсэн санхүүжилтэд нөхөх үү? Би өнөөдөр зээлийн санхүүжилтээр зарим хэсгээ дутуу хэсгээ нөхөөд нэг алхах зүйлээ алхах байснаа хоёр алхах уу? Өнөөдөр бисүү хуримтлалаа одоо цуглуусаар байгаад бизнесээ нэг алхмын дараа эхлүүлэх үү? Эсвэл хоёр алхмаа өнөөдөр эхлүүлэх үү? Тэ? Хоёр алхах зүйлээ. Энэ зүйлүүдийг би хүсэл мөрөөдөлтөө болоод зорилгоо тодорхойлоод ирэхээр хүн өөрөө хүссэн үсээгүй одоо шийдвэрүүдийг оновчтой гаргах юм алхам болдог гэж боддог. Тэгэхээр ер нь бол санхүүгийн сахилга баттай байхын тулд хүмүүсийг хүсэл мөрөөдөлтэй бол яагаад би өнөөдөр бага цалинтай байгаадаа
сэтгэл ханамжгүй байгаад хахаас илүү би тэгвэл дахиад яаж мэдлэг чадвартай хөрөнгө оруулалт хийх үү? Тэ? Дахиад би орлогоо нэмэгдүүлэхийн тулд би эсвэл дахиад арга замаа хайх ёстой. Өнөөдөр бэлэн өнөөдрийнхөө биш өнөөдрөөсөө маргаашийг бүтээхэд би илүү тэ бодох хүсэл мөрөөдөлтэй байх ёстой. Тэгэх юм бол одоо энэ санхүүгийн сахилга бат гэдэг юм өөрөө өөртөө суучдгийг. Тий би өөрөө өөртөө ч туршиж үзсэн буюу одоо эн чинь санхүүгийн салбарт 20 жил ажилласан ч гэсэн өөрөө санхүүгийн шууд сахилга баттай байгаагүй тий өнөөдөр за яавал мэдээж би тий амьдралынхаа чанарыг нэмэгдүүлэх үү дээшлүүлэх үү дахиад би юуг өөрөө хүсдэг юм бэ гэдэг өөрөө өөрийгөө олно тий өөрөө би юунд туртай вэ ямар ажлаас би кайф авдаг вэ тий илүү тэрнлүүгээ би өөрийгөө олчих юм бол миний хүсэл мөрөөдөл илүү тодорхой болно хүсэл мөрөөдөлтөө байснаар тэгээд ер нь бол өөрийнхөө шийдвэр гаргалтууд буюу за ийм зүйлээс би тий дуртай ажиллаа хийгээд нөгөө талд нь би санхүүгийнхаа баталгааг бас нэмэгдүүлэх боломжтой юм байна. Тэгвэл би өнөөдөр санхүүгийн сахилга баттай байхын тулд би үр ашиггүй зардлаа тань, үр ашиггүй зардлаа би юу руу хөрөнгө оруулалт хийгээд хуримтлал үүсгэх вэ гэдэг ч юм уу. Ийм байдал дээр хүн бодож эхэлдэг. Тэгэхээр л санхүүгийн сахилга бат гэдэг өөрөөсөө л эхэлнэ. Танайх ингээд түрүү ребрендинг хийж байгаа гэж хэллээ тий. Компани байгууллага өөр төвшөнд очих шинжилтийг хийх процесс бол ер нь маш их сорилттой байдаг тий. Энд хүрэх одоо шилжилтийн цаг иржээ гэдэг мэдрэмжийг авах хүртэл маш олон одоо даваануудыг туулдаг тий. Зарим хүмүүсийн хувьд 12 жил юм чинь ингээл зам зур ингэж байгаа л өөрснөө аясаараа л хөгжиж байгаа юм байна гэж бодож иш магадгүй. Яг бодит байдал дээр ямар вэ? Ер нь 12 жил компани удирдах санхүүгийн салбарт гэхээр өдөр болгон л сорилтууд. Яагаад тэгэхээр нөхцөл байдал өөрөө байнга хувьсан өөрчлөгдөж байгаа. Миний хувьд болохоор ер нь банкнд 6 жил за тейлрээс эдийн засаг, чахлах эдийн засагч гэж хийж агаад 27 настайдаа Очрон Ромзэ банк санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэгээ 27 настай ер нь бол гүйцэтгэх захирлаар томилогдно гэдэг бол тий одоо өөрөөсөө туршлага олон жилийн туршлагатай дээрээс нь насны хувьд ч ингээд одоо арай ахмад ч гэдэг юм ингээд ийм багт орж ирсэн. Тэгээ хамгийн ихний өдрөөс эхлээл сорилтууд буюу би хүнтэйгээ яаж ажиллах уу, хүнээ яаж удирдах уу, тий би бизнесээ яаж удирдах уу. Өмнө нь бол би яг өөрийн чиг үүргийн хүрээнд л ажиллаа хариуцлагатай тий сайн хийчихэд би дараагийн карьертаа хүрдэг байсан бол энд бол бүр өөр төрлийн сорилт ирсэн. Тэгээ би өөртөө ч бас итгэлгүй байсан л да тухайн үед. За би яг гүйцэтгэх захирлаар банкнд бол би 6 жил ажилласан болохоор ер нь ажиллаа мэддэг. За би дараагийн ийм ингээд ажиллаа хийчих юм бол би дараагийн төвшөнд хүрчэндээ ч гэдэг юм уу бодолтой байсан бол яг тэр нэг өдөр л надад санал ирсэн. Тэрэнд бол би маш итгэлгүй байсан. Маш итгэлгүй буюу за би өнөөдөр гүйцэтгэх захирал гэдэг бол хэцүү баха тий би өөрөө арай бэлтгэгтэйгөө баха гэдэг юм өөртөө бол итгэлгүй байсан. За тухайн үед бол манай гэр бүлийн хүн болон манай аав өөрөө бас олон жил удирдах ажил хийсэн багт нь би яг ингээд яах вэ гэдэг юм эргэлзээ үүсээд тэгээ тэр хоёр хүн маань бол яагаад чадахгүй гэж тий яагаад чадахгүй гэж өнөөдөр хүн оролдлого хийж ийж л дараагийн төвшөнд хүрдэг дараагийн алхамдаа хүрдэг тий тийм учраас өнөөдөр ийм боломж олдож боломжийг алдах хэрэггүй гэдэг ийм зөвлөгөөнөөс би ер нь бол энэ шийдвэрийг буюу сонгон шалгаруулалтанд орсон байдаг. За тэгээ 3 ажил горилагчаас сонгон шалгаруулалтыг миний хувьд бол ингээ бүх юм шинэ байсан тий 2 3 шатны таскуудад орсон. За эндээс би юу бас ойлгож авсан бэ гэхээр надаас бас нэг захирал асууж ирсэн. За таны давуу тал юу вэ гэхэд би давуу талыг бол маш юм тий гэл ингээл олон талын давуу талаа бол би ингээд өөртөө эргэлзэхгүй тий хэлжсэн бол итгэлтэйгээр хэлсэн бол таны одоо сул тал юу вэ гэж асуусан. Тэгээд сул тал юу вэ гэдэг дээр хамгийн миний толгойн турсан асуулт. Би тэгэхэд сул тал дээр бол жоохон гатсан байхгүй юу? Гатсан. Яагаад гэхээр би ер нь өөрийгөө тэгж бодож үзээгүй юм байна. Сул талгүй бол биш. Гэхдээ би өөрөө юугаа сайжруулах ёстой вэ? Юун дээр би ямар сул талтай вэ гэдэг өөртөө дүгнэлт хийж төдийлөн боддоггүй үе байж тэ залууч ээж гэдэг шиг. Тэр асуулт миний толгоонд айгүй буусан. За тэгээ би гүйцэтгэх захирал болоо томилогдоод энэ сорилтууд тулгархад яг тэр асуултыг би дахин өөрөөсөө асуудаг болсон. За
чи те яг энэ хүмүүсээ удирдах та юун дээр алдаад байна. Чамд ямар ур чадвар дутагдаад байна вэ гэж өөрөө энэ асуултуудыг байнга тавьдаг гэсэн. Одоо ч тэр асуултыг буюу ягаад гэвэл хүн болгон төгс биш. Одоо ч гэсэн 12 жил би компани удирдсан ч гэсэн надад одоо дахиад сайжруулах шаардлагатай ур чадварууд нэмэгцээр л баг. Сул байна. За энэ дээрээ дахиад дараагийн түвшиндээ өрөхгүй бол тий цаг үе чи өөр болоод байна гэдэг ийм зүйлүүдийг байнга одоо надад тий өөртөө ярихаас хануулж байгаа. За тэр хүрээндээ ч гэхэд надад ийм сорилтууд тухайн үед ч тулгарч ирсэн одоо ч гэсэн. Яагаад тэгэхээр компани тухайн үед мэдээж жижиг компани ч буюу цөөн хүнтэй байснаас одоо 100 хүнийг удирдна гэдэг хэцүү. Тогтолцооны хувьд ч өөрчлөгдөж байгаа буюу жижиг компани тогтолцоо системчлэл дахиад дунд компани руу шилжилт хийх үе бас юм сорилт байдаг. Тэгэхээр бид нар шилжилтийнхаа үе буюу бид нар дунд компани тогтолцоог яаж бүрдүүлэх вэ? Системчлэлтэй буюу хүнээс хамаарахгүй бизнес өөрөө яаж явах нь компаниг дараагийн амжилтанд хүргэх үү гэдэг дээр компани ч гэсэн өнөөдөр сорилттой. Дээрээс нь олон хүнтэй болох ярээр удирдлагын хэмжээнд багуудад өөрчлөлт орохоор бас л миний хувьд сорилт. Яагаад тэгэхээр олон жилийн туршлагацсан удирдлагаар ажилласан өөр соёлуудад одоо тий ажиллаад юм сурцсан хүмүүсийг би олон талаас баг бүрдүүлээд яг нэг зорилгын төлөө нэг багийн гишүүдийг нэгдмэл байдлыг бий болгоход бас л сорилт. Нөхцөл байдал өөрөө маш их өөрчлөгдөж байгаа. Компани үйл ажиллагаа ч өргөжж байна. Тэ хүмүүсийн маань чадамж, чадах, хандлага олон талын ёс зүйтэй хүмүүс орж ирж байгаа. Энэ болгон л ер нь компани хувьд ч тэр миний хувьд ч тэр маш их сорилтуудыг надад бий болгож байгаа. Тэгвэл энэ сорилтонд бол бид нар илүү юм чаленжтай зүйл илүү компани хөгжилд төлөв цолдог гэж боддог. Тэгэхээр сорилттой тулгархад одоо таатай байдаг. Нилээн тий. Яагаад тэгэхээр бүх ажилтнуудын маань чадамжуулж байгаа сорилт дараагийн амжилтын гол түлхүүрээ л гэж боддог. Хүн ингэдэг гинэ. Одоо тогтмол нэг орчинд ингээд нэг зовхгүй жаргалтай л байнга ингээл явбал бүх юм айгүй тайван байгаад ахаар хүн яг тэр газараа ингээд үлддэг, зогсдог. Тэр хүнд ингээл би чадахгүй байна өнөөдөр алдаа гаргачлаа гих тоолонд тэр хүн ингээ хөгжиж идэг тий. Тэрнийг л яг таны хэлээд байгаа үнцгийг олж харлаа. Тий. Одоо би бас яг надад юу гэж чинь бодчихлаалаас би бас өмнө нь за би маш их ажиллаж байна. Би тий надад ямар ч өөрийгөө хөгжүүлэх, би энэ одоо сул талаа хөгжүүлэх, дахиад ур чадвараа нэмэгдүүлэх надад цаг байхгүй байна. Би яагаад гэвэл маш их ажилладаг гэд тий. Ер нь бол өөрөө өөртөө ингээ хаалт тавьдаг байсан юм байна. Яагаад гэхээр би чи одоо эдийн засгч МОС-ийн эдийн засгийн сургуулийг 2008 онд менежментийн ангийг би бизнесийн удирдлагаар төгсөжсэн байхгүй. Тэгтэл би ер нь бол хуулийн чиглэлээр ингээ суурах зүгээр хүсэл мөрөөдөл төдий ингээ яваад ирсэн. Тэр маань ингээ мөрөөдлийг би ингээ зорилго болгож чадахгүй тийм зөрөгтэй одоо алхам хийж чадахгүй. За ер нь гоё тий их байна штэ. Надад тийм цаг байхгүй штэ. Суралцах боломж тий надад тийм боломжит цаг өөрөө байхгүй штэ гэдэг дээр л би өөртөө хаалт тавиад исэн юм байна гэж бодчих. 3 жилийн өмнө би 3 дахь хүүхдээ төрүүлэхдээ за би гэртээ байх юм чинь ер нь тэр мөрөөдлөө яагаад зориг болгоод илүү хойно ард нь тий бодит юм боломжоо ашиглаад ингээд үр дүнгийг гаргаж болохгүй гэж ингээд зөрөгтэй алхам хийсэн. За тэгээд яасан бэ гэхээр яг миний бодож зүйлээс өөр нь би ажиллаа хийсэн. Нэгсэндээ амралттай хүүхдээ хараад амралттай байна гэж ботсон хідээч зэрэгцээд нөгөө төрөх, сурах тэгээ хажуугаар нь ажилласаа ерөөсө завсралга аваагүй. Тэгээ энэ зүйлүүдийг яг ингээ хүн өөр дээрээ тулахаар арт нь гарч чаддаг юм байна. Би өнөөдөр өмнө нь өөрийгөө боломжгүй цагаа зарцуулах боломжгүй. Ягаад гэвэл миний цаг фул би ажилдаа ингээд цагаа зарцуулдаг болохоор сул юм суралцах цаг гаргаж чадахгүй гэсэн бол би өнөөдөр тий чадсан бай. Чадсан тий ард нь гараад буюу би одоо тий эрх зүйч гэдэг нөгөө мөрөөдлөө зорилгоо одоо биелүүлээд ингээд эрх зүйч гэдэг мэрэгчлээ болсондоо маш их баяртай буюу нөгөө талдаа одоо өөрөөрөө бахархаж байгаа буюу ирээдүйдээ илүү би олон зүйлийг хийж чадах юм байна. Би цагаа төлөвлөж чадах юм бол олон ажлуудыг хүнд ийм нөөц боломж нөөцөө тийм зөв ашигласнаар юм боломжуудыг харж чадвал өөртөө ч дараагийн юм гоё сэтгэл ханамж илүү юм өөртөө ихтэй байх байдлыг бий болгож чаддгийм байна гэж урам зориг гэх юм уу урам зориг авсан л
гэж хэлж болно. Яг энэ өнцгөөс та ажилтнуудаа юу гэж хэлдэг вэ? Одоо тэрхүү урам зоригийг одоо өгөх, мотивацжуулах юм үг хэлдэг үү? Эсвэл ингээд ярилцдаг уу тий? Би өөрийнхөө удирдлагын хувьд нэлээд нээлттэй ярилцдаг төрлийн удирдлага гэж боддог. Сайн удирдагчаас тий бас ингээд илүү цаг заваа гаргаж чадах юм бол дараагийн удирдагч төрдөг гэж боддог учраас ажилтнуудаа ч гэсэн нөгөө тий сурах боломжоор нэлээд хангадаг. Илүү нөгөө коучлэх одоо баг бид нар чи одоо насны хувьд ч тэр ингээд туршлагын хувьд ч гэхээр ажилтнуудаа тий ялангуяа залуучуудад би нэлээд ярилцлага хийдэг. Ярилцаж ийм боломжтой олдвол аюух ярьдаг төрлийн хүн. Тэгэхээр би тэр хүмүүсээ за хэдүүлээ би ингэж алдчихсан юм аа. Цаг хугацааны хувьд те залуу байхдаа суралцах юм боломжуудыг бол боломжгүй гэдэг талаас нь тэр цаг хугацаагаа хит ими өнгөрөөж исэн гэдгээ би одоо ойлгосон байна. Тэгэхээр та нар маань энийг битгий алдаасаа дахиад суралцах боломж байвал суралцаараа дараагийн хөгжилчин өнөөдрөөс чамаас хамаарна. Дээрээс нэм гэр бүл болоогүй байгаа яг энэ цаг хугацааг маш сайн ашиглаараа та нар юу хийгээд өөртөө зарцуулах, эрүүл мэндэд боловсролтой зарцуулах цагаа зарцуулаарай гэж бол зөвлөдөг. Нөгөө талд нь ажил амьдралын тэнцвэр гэдгийг би бас байнга хэлдэг. Цагийн цагтаа ажлын цагаар ажиллаа хий, илүү цагаар битээ ажиллаа. Та нар илүү цаг буюу ажлын цагаас хооших цагаа өөртөө зарцуул. Өөрийнхөө хөгжих, эрүүл амьдрах, тий илүү юм одоо ар гэртээ зарцуулах ийм зүйлдээ цагаа илүү зарцуул. Хүний цаг хязгаартай шүү дээ, тий. Бид нар бас амьдралын цаг хугацаач гэсэн хязгаартай. Тэгэхээр энэ цаг хугацаагаа өөрөө цаг хугацааны үн цэнийг маш сайн мэдэрч, тэндээсээ юм сэтгэл ханамжийг мэдэрч, юм аз жаргалтайгаар өдрийг өнгөрөөнө гэдэг чинь өөрөө амьдрч хүн болж амьдрж байгаагийн юм утга учир байхгүй юу? Хамгийн ер нь миний ажлын сүүлийн ингээд цагийн одоо ингээд ойрыг харахаар ер нь бараг 60% нь би дандаа хүнтэй ярилцаж ажилтнуудтай илүү цагаа гаргах гэж хичээж байгаа. Ажилтнуудтайгаа ярилцлага хийж өнгөрөөж байгаа цаг. Тэрний одоо үр бүтээл нь нас гарч байгаа ах гэж хэлж байна тийм. Ер нь мал үр бүтээл буюу нээлттэй ямар ч ингээд нөгөө ажилтнуудаа зөвлөгөө өгөөд ингээд явчихаар хичнээн би гүйцэтгэх захирлч гэсэн бас цогтгэрл байхгүй тий. Хувь хүн талаас маань ч гэсэн ингээд нээлттэйгээр харилцах энэ боломжуудыг нас бүртгүүлж чаддаг болов гэж бол боддог. Гой сонсогдож байна. Манай өмнөх дугаарт манлайллын коуч гэдэг хүн орсон. Тэр хүн тэгсэн чи ямар хүн болмоор байна? Яг тэр хүнийхээ хажууд ингээд хамт бай. Алдаанаас нь суралц гэж хэлж ирсэн. Тэгээ би болохоор бас эрх зүйчээр бас мөн суралцдаг. Тэгвэл яг тантай ингээд наалтаа явчмаар санагдаад байна. Тэгээд ерөөхдөө подкастаа хэдүүлээ өндөрлөөд та яг ингээд өнөөдөр тэрхүү удирдлага болох шийдвэртийн зааг дээр зогсож байгаа ч юм уу тийм хүмүүс зориулаад одоо тэрхүү юм зөрөгтэй алхмыг хэрхэн хийх талаар нэг ганц зөвлөгөө өгч. Яхаа би бол ер нь яхаа мэдээж хүн болго удирдахч бас болох албагүй. Ер нь хүмүүс юу зөвлөдөг вэ гэхээр ер нь бол хүн өөрөө өөрийгөө олох буюу би ер нь ямар төрлийн ажил хийх дуртай юм бэ? Би яагаад энэ ажлын ард гарчаад ямар ажлаас би юм сэтгэл ханамж өөртөө урам зориг эрч хүчийг мэдэрдэг юм бэ гэдгийг олчих юм бол би удирдахч болох уу? Би илүү сайн мэрэгчлэн болох уу? Гэдгээ сонголт хийх баг. Ер нь миний зүгээр нэг өөрөө өөртөө ч гэсэн хэлдэг зүйл байдаг байхгүй юу? Хүн бол ажлыг голохгүй, ажилд хүн өөрөө гологдоод байдаг байхгүй юу? Тэгэхээр ажилд хүн гологдохгүй байхын тулд тэндээ дурлж хийх ёстой. Хүмүүс яг харахаар захирлын ажил ингээ гоё гэж үгүй шүү дээ. Хамгийн хэцүү. Ер нь бол хэцүү шүү дээ. Тэ? Олон хариуцлага, эрх үүрэг гэдэг юм чи эрх нь их байх хэрэгээр нөгөө үүрэг хариуцлага нь өндөр байдаг. Тэгэхээр удирдлах болчоол гоё болчихно биш. Энийгээ өөрөө бас дуртай сэтгэл зүрхээрээ мэдэрч хийж чадвал тэрэндээ урам зоригтой буюу тэр ажилдаа өөрөө итгэлтэй хийн. Тэгэхээр өөрөө итгэлтэй хийх ажлаа л хүн олох. Чухал гэдэг гэж л тийм бай. Хэлмээр байна. За маш их баярлалаа. Сонссон хүмүүст нэг санхүүгийн чиглэлийн мэдээлэл аваад нөгөө талаар удирдах арга барил те яг өөрийнхөө хүссэн зүйл гээл ингээд маш олон мэдээллийг нэг дор авлаа гэж бол би харлаа. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Бас одоо нөгөө санхүүгийн салбарт хувь нэмрээ оруулж байгаа хувьд бас ийм одоо тий багахан ч гэсэн ийм мэдээллүүдийг өгөх боломжоор хангасан та бүхэндээ маш их баярлалаа.